айлын хөрхөн чинжимаа тэрл нутагт суудагдаа топогтан хатны жичин балгүй чинжимаа токсон хурцын батамаа ичин балгүй чинжимаа Лалтан барай хөрхөн төрсөн жинжимаа тэрл нутагт суудагдаа топогтан хатны жичин балгүй жинжимаа токсон хурцын батамаа ичин балгүй жинжимаа Зөвзөгчтэй өглөө төвөр маань зочныхан цагаар үргэлжилж байна. Студид маань Монголын зохиолчдын эвдлийн зохиолч, яруу найрагч Нямжавын сүх доржгоо урагд ирээд байна. За тань шинэ өглөөний мэнд хүргэе. За баярлалаа та бүхэн. Энэ өглөөний мэнд хүргэе. Сайхан амарлаа та. За баярлалаа. Тэгэхээр зочноосоо уламж толгон асуудаг нэгэн асуулт байдаг. Шинэ өглөөг яаж өгтөв? Таны өнөөдрийн шинэ өглөө хэрхий хэлж байна гэсэн. Өнөөдөр шинэ өглөө сайхан ирсэн дээ. Ирцэрсэн. Энэ гэгэн томлох сайхан өглөө. Танай сайхан дэлгүүрээр уншигч үзэгч түмэнтэйгээ уулзах уу тахирлах баярлаж сэтгэлээ хөөж өглөө нэг эрт цайныхын дэжиг өргөөд та бүхний хүмүүсийн одоо амьдралд ажил сайхан хүсэж тэгэл морил ирлээ дээ. За тэгэхээр та бүхний сайн мэддэг дүнг саяны сонссон дуу буюу айлын хөрхөн жинжимаа дууг зохион бүтээгч хэлж болох. За энэ дууны хамгийн хэллэг тавьсан хүмүүс яалтчгүй зөвтөрж ах маамаа. Тэгэхээр та бүхэн энэ дууг бол маш их сонсч байсан. За одоо олон жилч боллоо доо тийм ээ. Бүтээгдсэнээс хойш. Тэгэхээр яриагаа энэ дууны бүтсэн түүхээс нэхлээ л да бас нэлээд их дурсамжтай түүхтэй эхэлж байсан гэж би бас сонсч байсан. Тийм. Ерөнхийдөө дуу уран бүтээл ер нь аливаа уран бүтээл заавал нэг юм төрсөн ямар нэгэн түүхтэй байдаг юм билээ. Тэгээ би бол одоо шүлэг яруу найраг бичдэг байлаа. Тэгээд одоо манай найз нөхдөд цэндэн чимэд дорж ирсэн сайхан залуу биш та яруу найрагч та нар мэдэн дээр Монголын ард түмний сайн мэддэг хайртай яруу найрагч нэг шүү дээ. Тэр бас Сэлэн аймагт ажиллаар очиж энэ натад харалт уулзаж бид ярилцсан намайг хэлэхгүй юу. Одоо замглах дэмжлэг одоо яаж юу ч гэдэг юм. Та одоо хэдэн сайхан дуу тоглож ард түмэн дуунаа таны дуу дуулж болж байгаа. Шүлэг хүчээд явах чинь бид хэдэл мэдэн шүү дээ. Тэгээд унших зүг яадаг дуу чирэг гэсэн байна. Би нэрээс тийм юм гэж бодоо. Тэгээд дуу мөчгсөн надад дуу мөч ивэж болохгүй тэгээд нэг хэсэг явж байсан. Тэгээд тэр жил нэг бор чамд нэг кино хийсэн. Бор чамд кино мали амжилттай бод. Оны шилдэг кино өнтрэ шагнаа. Шалгараа. Тэгээд би тэр киноога бас аваад. Дорнот аймагт гаргаж аваа Сүхбаатар аймаг руу явахгүй юу? Сүхбаатар аймаг руу явж би өөрөө хавд аймгийн хүндэлдэ алтаа төрсөн. Тэгээд сайхан дагшин амгалан сэлэнг сайхан нутагт хангаад амьдардаг. Тэр талаар бол явж үзээгүй. Тэр ширээ сайхан талаар хавдаа явж Дорнот аймаг Сүхбаатар аймаг явж үздэг. Ямар сайхан тал байдаг. Нэг ширээ шиг сайхан тал. Тэгэл шаргалмаарны даргангийн жахан шаргалмаарны дэлгэн нэмэрч байгаа юм шиг тэр өөснөөгөө нэг халиуран ганхаад байх нь сэтгэл хөдлөлтэй. Тэгэл тэн дотоос нэг дээр хондоо ингээл харагдал. Тэр тэн тэнгэр газрын хаяанд ботхон яган цагаан уул гарчихсан алгаад игээ тосч байгаа гангаамаа өшөө шиг бодогдоод. Ингээ сэтгэлийг төвлөгдөж явсан байхгүй юу? Тэгээд Сүхбаатар аймагт очиж тэнд ажилласан нэг гомсор найруулагч шүгэдмийн зохиолч Бацаахан тэртээ уулз танилцаад ярьж хөрж байгаа нэг дуу хийх юм болоо. За тэгээд надад дуу цаахан явшинтай хэрэгэлдэ тийм ээ. Дууны захиалга ирнэ уран бүтээлийн захиалга ирэх чигээр тийм ээ. Хасцааж байгаа тийм ээ. Тэгээд за тэгээд маргааш үгүй бэлэнгээд ингээ ярьдаг. Тэгээ хурд дээр сэтгэд бас өглөгчөөс өглөө насаад байна. Тэгээд даргангийн жаахан гангаамаа гэдэг. Ардынхаа дунд мөнгөрсөн даргангийн жаахан шаргаар нь би алтаахан дэлгэр талаар хальгуулан гişүүж болохгүй дээ. Амаргийнхаа сэтгэл налхарсан даргангийн жаахан гангаамаа асгаруулан мэлмэрүүлэн өрхнөөс аваад чарж болохгүй дээ. Аяндаа нэг л ирэхэд торгодмоч нутаг байх юм аа. Амьд нэг л уулзах сашгүй амар байх юм аа гэдэг. Ингээд унаа шилвшээд өгчихгүй. Тэгсэн чинь тэр Бацаахан гэдэг хайтрав ястаа өгчөөл аян дорн аятан хийгээд бид тэр 30-аад минутын дараа хоёр агшаа таагаад сонсоод. Нөгөө гонсрын метр ороо сонссон чинь сайхан хэл болсон байна. Тэгээд бид нэр уран сандавал ингээл бөөр хөөчихгүй юу. Тэгээд нөгөө ажлаар би уус аймагт очтیں۔ Тэгээд уран бүтээлд хэдэн хүмүүстэй нийлээ суугаад бас бид нар яг боо халаад юм болно шүү дээ.
Тэгээ би наран ургахыг зааш би гангаамаа гэсэн энэ жинжим ууч нэгэ дамалдваа. Тэгсэн чинь нөгөө өмнө хөтөж за тийм харин манай нутгийн цагаан дээд явуулгын сайхан болоо энэ дуулын тохиолсны дууны шүлэг хичээж өгөрөө гэсэн бас даалгавар бас л баярлалаа шүү тийм ээ. Манай уран бүтээлийн дэш юу аа. Тэгээд би тэн чинь нөгөө цагаан дээд явуулгын дэглээ цагаан бол гэж бичээд дэглээ цагаан болон дэлхийд ганцхан байдаг дээ. Дэргэц цагаан таамаа надтай ганцхан байдаг дээ бичээд. Тэгээ энэ тэгсэн чинь ингэж болоод тэр цолон гэдэг одоо хөдөө хөдөлгөөний драмын театрт байгаа хөдөлгөөн цагааш хавьяаслаа. Хаягаад болгоцсон. Тэгээд жинжимаг тэр ичсэн байхгүй. Асарлан харагдана алтан цангаар босол да амаргийн жаахан жинжим энд л нутгс бодог та. Домогт тоноо хатны 40 байлгүй жинжим огсон мөрцөн болмаа ижин байлгүй жинжим. Ингээ бишээд өгшгсөн ба ингээд энд бол ингэ төрсөн. Тэрнээс бас хөрсгөлээд баахан маа очиад жинжим ахын дараа дүүжима Батима банжима хамаач. Тэгээ хамаач энэ шар сонжин гараад бүр сүтэж тэр нэрч 18 гэдэг 18 таа шар сон таарсан. Дарханд байдаг манай дүү надад уулж ирээд таныг одоо сайхан навтаа өөртөө тэр хүнтэй гэж бодсон чинь таамаар хачин байдаг шар сон таныг бичсэн байна. 18 аймагт 18 матаа гэж бичсэн байна гэж уйлаад. Бас тэр үеэр нэг айтан болохгүй юу. Миний нэг дууны сэлэнгийн тухайн дуу хийсэн сэлэнгээс илүүхэн дэндсэн яг шаардсан мэднэ тийм. Тэр дууны шүлэг хийсэн чинь манай нэг тэнд ажиллаж амьдарч байсан. Анхны одоо нэг хувийн үйлдвэр байгуулагдаад архины үйлдвэр гарсан юм. Тэгсэн дээр архины үйлдвэр тэр шилэн дээр яарлаг болгоод миний дууны шүлэг хийчихээ. Чи одоо оронд нь юу авах вэ гэхдээ би нэг чагнал урамшлах мэдэхгүй одоо тийм ээ. Сэтгэлгээд ийм ядуу байсан өөтөвчи сард нэг шил ярих өгч яахгүй гэл тоглоал хийчихгүй. Тэгсэн чинь нэрээ тэр үнэхээр тэр миний одоо уран бүтээлийг авч ашигласан хэлсэг төлөх ёстой байсан тийм зарчимтай юм байна. Одоо бид юм ичсэн шүү дээ тийм ээ. Захтай дөнгөж орж авч бид нар юу юм бэ? Ингээд нөгөө архичин гарлаа өдөржин шүлэг дээр нь тавигдаа яваад гарсан чинь сард нэг шил ярих аваад нөгөө нөхшиг өрөөд шүү дээ. Эхлээд үнэмшсэнгүй. За тоглож байгаа дээжээс нөхч байгаа мах та гэж бодоод нөгөөтгийн хөртөөл энэ тэгсэн дараа нь сар тоглоо. Бүр үнэхээр өгч гэсэн. Тэрийг бас мэдчихээ таныг бас тэр сонд биччихэж. Яруу нараас өгтөр уран бүтээлээ архиар зааж байна. Одоо шарсан чинь янз янз өгч шүү дээ. Тэгсэн чинь нөгөөтгийс манад бас тэр давхар гарсан байхгүй. Бас өөдөд ороод байна. Тэр хоёулангаас уулж харж одоо бодортой архив энэ бодорхой давал энэ бодорхой шил архитай уйлаад одоо үлзээ байргийн дарханд байдаг юм л да манад. Гөөмөд наад чинь шарсан гэж чи өөр штэ наас бол одоо юу хийсэн бэ? Аргалж яж нэг тогтоож явсан. Тийм л төвхтэй дуу асыг сонь шүү тийм ээ. Төвхтэй байдаг. Монгол Улсын ардын жүжигчин за Зангадгаас хэлсэн байдیں۔ 1950-ад оны үед за манай Ховд аймгийн 10 жилийн сургуульд олон сайхан гэрэлцэн залуу багш нар ажиллаж байсны нэг нь одоо Сүхтөржийн аа буюу Нэмжа багш минь байлаа гэж. Тэгэхээр таас аавынхын тухайд урсан яриач. Таныг ч математикч хүн. Тийм аавынхын мэргэжлийг өвлөн авсан гэж асуусан. Яруу найраг өгөө явцдаг. Энэ талаараа яриач. Өө ямар сайхан асуулт вэ? Өөрөөс арах шиг шүү. Аавд ярих сайхан тий. Сая манай мэргэжлийн сургуулийн 80 жил яваа болсон. Зөвхөн хаалаа жахан зөвхөн тааны ашгүй ясаад бас би ч ийм юм шүү. Зүгээр. Тэгээд аавд зориулээд багшаа баярлалаа гэж нэг туужийн номч хийж байсан. За манай бол математик маш хүн л дээ. Одоо энэ алдарч Бадараа баялаа нэг ангид нэг байранд байсан гэж байгаа. Багшийн сургуулийн тэр үеийн факультет байсан 1940-ийн онд шүү дээ. Тэгээд хоёул нэг математикийн ангид нэг монгол хэлний ангид хоёулаа сурч байсан юм байна л да. Тэр үеийн 7 төгсөөр багшлаг болгосон хүчин дутуу байсан учраас 7 төгсгөө хор төвчлэн үсээр дээд мэргэжил болгож байсан юм байна. Тэгээд математикээр Бадараа юу болоо гэсэн хэлээр зөвшөөд тэгээд дараа нэг Бадар башны хэрэгт орлоо шүү дээ. Бас нөгөө буруутан бол нутаг заас хавдж очсон. Тэгээд бас манайх ирж очижсэн айз үзгэж гэж ярьдаг. Тэгээд наавахад тохирдвол минь болоод бас түүх мөх мэддэг. Түүх их ярьдаг. Ахтун удам суудар их мэддэг тийм хүн байсан. Олон шавн нэртэй. Одоо энэ хөрлийн гишүүн байгаа Дэмбэрлуга тэр Жамсрын жуугалийн генерал л шүү тийм ээ. Манай хавдын одоо 50-аад оны 40-аад оны олон шавн хүмүүс бол одоо манай аавыг баханд орч ирдэ шүү. За бид энэ одоо хөдөөжмийн сургуулийн багш энэ Эрдэнэ цогтгээд одоо төрийн шагалт Эрдэнэтэн доктор шүү дээ. Тийм. Энэ нэг өдөр намайг мөн саяхан нодлон дууддаг юм би одоо сайн танихчгүй дээ явж чадсан чи би чамтай уулзах хэрэгтэй хүн гэж байна. Яагаад ямар ашигтай ингээд гэсэн. Би танаад нэг баяр хөрөх хэрэгтэй байсан одоо уулзж явсан бурхны орондоо явшил. Одоо чамд одоо бүх юм хэлээд багш минь ингээс юм харж байгаа байлгүй дээ. Яагаад ямар ч хэрэгтэй юм гэдэг гэсэн чинь
Би 10 жил байхдаа жаахан тийм шүмжинтэй хөвгдөөс юм байна. Тэгээд яг нэг багш нь математикийн багш нь тоомоо заагаад ингээд яасан чинь жаахан дутуу санагдаад сэтгэлд нь хөрөхгүй болоход энэ багшаа хичээл заалахгүй өөр багшаа хичээл заалгана гэдэг ингээд сургуулийнхаа захиргаанд цагаан гэж мундаг багш байсан захирлаа. Тэр хүнд өчөөд өгчиж. Тэгэхээр үуч 10 жилийн хөвгд багшаа шүмжиж болохгүй тийм ээ тэр үедээ бичсэн чинь хурлаар орж арга хэмжээ авагдаад бөө юм болоо. Тэр хүүхдээ сургуулиас бас нэг найзтайгаа гэж байгаа. Тэгээ хоёулаа сургуулиас хөөгт болсон байна л да. Тэгээ багш нарын хурлаар орсон байна. Тэгээд хамгийн багш нар энэ асгаалахгүй энэ дораараа одоо 9 суртан гүйч гэдэг юм уу шүмжлээд одоо хүүхдүүдийн сургуулиас хөөн өрнө гэсэн тиймэрхүү яналгатай юм яриад ширүүн болж яасан чинь манай босч ирсэн байна. Гэхдээ энэ хүүхд юм сурын мэдээ гэж байхад нь одоо ийм хүмүүсийн сургууль мэдлэлээр мэдэмжихгүй бол өшөө яах ёстой юм. Эцээс энэ одоо сурлага сайтай ийм хүмүүстэл биднэрт манай орон тавьтай бид ийм л хүн бэлтгэж байгаа шүү дээ. Хэрвээ энэ хүүхд сургууль хэрэггүй бол би энэ сургууль багшаад яах юм? Би ч бас хэрэггүй юм гараа явсан гэж. Тэгсэн чинь Ардан Сэлгээд нэг багш байдаг Монгол хэл уран зохиолын. Дараа нь бас тэр багш гэсэн. Ой би ясаа адилхан юм. Бид нар хүүхд юм сурын юм чинь багш буруу зааж байвал мэдээж тийм ээ. Санд өнгөрөхгүй бол сольж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Бидний хүүхдийн яаж ингэ бас гараа явсан гэж. Тэгээд тэр нэг сургуульд хөөгдөө үйлдсэн. Тэгээд тэр нэг багшийн хувийнаар одоо навалтай амьдралж бол эдийн зэрэгтэй хүрсэн шүү. За багшд ястай баярлалаа шүү. Багштай хэлж одоо танд нэг чамд хэлээ багш нь одоо тэнгэрийн орноос харж байгаа гэж. Нодлон одоо тэр 7 сард намайг гэртээ аваад сайлаад. Зайлаа тэгээд яарсан би бас их баярсан шүү. Аав юм хүмүүс сайхнаар баяж чавн дээр нэг сайхнаар дуршиж юм байлаа. Тэгээд бас гайгүй сайн багш байсан болов. За өөр хүүхдүүд нарт бол борхон тийм ээ. Бодвол юм шүү дээ тийм. Гай хаачих яах тийм юм да. Тэгээд ярил их юм байна да. Тийм зөндөө юм байлгүй яах вэ? Тэгэхээр яруу найрагч хүний хувьд бас хөгжмийн зохиолчтой маш их хамтарч ажилладаг. За тэгэхээр хөгжмийн зохиолчтоос гар нь хилдэг хөгжмийн зохиолч гэж байна. За тэгээд таны яруу найраг за тэгээд хөгжмийн зохиолчтой хамтарсан уран бүтээлтэй бүр олон илүү үзэгчдэд за сонсогчдод одоо юу гэдэг ард түмэнд их хүрдэг бас нэг тийм зохиолч гэж байсан. Тантай гар нь хилдэг зохиолч байдаг. Байлгүй яах. Ерөөс ингээд гар нь хилдэг зохиолч гэж байна. Одоо хөгжмийн зохиолч буян орших гэж мундаг зохиол байгаа шүү дээ. Одоо энд байсан. Одоо Сэлэнг аймагт ажиллаж байна. Тэр үедээ археолог уран бүтээл хийсэн. За нэг хамгийн нэг гол жишээ Нардын сүлийн 80 жилийн болоход буян оршихын Улаанбаатарт энэ дөрөв үжигийн зат юунд ажиллаж байсан. Тэр Сүхбаатар дагаа тэрийн шил Сүхбаатар буян оршихоор Нардын сүлийн 80 жилийн баяр наадмын төв зэнгэлж хөрөөлөнгийн нээлтийг одоо зохион байгуулахар болсон юм байна л да. Тэгээ нөгөө төр уцтайгаар л да авсан чи буян орших ярьж байна. Бас өгтөрж одоо ингээд төв зэнгэлж хөрөөлөнгийн 80 жилийн баяр наадмын нээлтийн ажлыг хийсэн Монгол наадмын тоодоо хэрэгтэй байна. За энэ дооны шилж яаралтай өчиг мөн марах шүү. Тэгэд ямар бас 93 наадмын орсон бокс урмаараа оруулаад тэгээд одоо баяр зэнгэлийн тухай өгсөн тийм л дуу байх хэрэгтэй. Шүлэг байх хэрэгтэй гэж. Ингээд захиал өгч шүү. Тэгээд нөгөө тийм бичлээд орнод сайн гоё шүү. Гүн юм хийгээд өгтөр хүн урмаад шүү тийм ээ. Хүн тоогдож хүн юм хийж өгнө гэдэг шиг жаргал байхгүй шүү. Тийм үнийг гоё. Тэгээд өчөөд өгсөн чинь хэд уран үг заасч байна. Бас актер шүү маань дасан актер. Бас нэг үеийн соёл үлж байгаа тэр үеийн тийм болгоно үй вайдан харахгүй нэг чинь тэгээд Монгол наадам гэдэг нэг дууны шүлэг бичээд явуулсан. Тэгсэн чинь яг орой ингээ наадам болсон чинь ингээ төв зөнгөлөх хөрөөсөн чинь Монгол наадам, Орчны наадам, Төрийн наадам гэ миний дуу би аян сонсог шүлгээний болсон тийм ээ. Тэгээд бүгд бүжиглээ тэр наадам хэлэхдээ чи би өөрөө тэр төрийн юм хийж миний хэлж байгаа ямар сайн. Ингээ тэр буян оршихтай дуу гэсэн. Бас нэг туушин компани явуулсан. Туушин компаниуд их уран бүтээлийн уралдаан зарласан байл. Биас хөдөл байж байгаа юм чи манай хүн Улаанбаатар бас л уцаар хэлж байгаа нөхөшин маань ойрсон дөө. Тэгээ хоёлоо өчөөд өгсөн чинь төрөсгүй энэ хөдөө бас үлгэж тийм шүлгэж хүн байд юм хүмүүс гайж байсан. Би тэр хамтарч урлаа мөтөд гар нэлдэг савар мөтөж би шүү. Тийм байлгүй яах вэ? За үзэгчд маань маш их олноор холбогдсаар байна. Байна уу? Байна уу? Холбогдсноо мэдэхгүй байгаа юм бах та. За тэгэхээр үзэгч та бүхний өмнө эфирийн шууд уцуулга 16-19 гэсэн дугаар утас нээлттэй байгаа. Та бүхэн холбогдоод өнөөдрийн маань зочноос бас хүссэн асуултаа чөлөөтэй асууж тодруулах бүрэн боломжтой юм шүү. За зөвхтөөч ах маань одоогоор баг 100 гарсан ер нь хол тавсан дуутай уран бүтээлтэй болсон баг шүү. Тэр тоог нь гаргаж үзсэн үү та? Би сайн нэг дууных нь аваад энэ ном авчирсан. Тийм. Би сайн энэ уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд бас бэлтгэл ажил болгож жилээс өмнө бэлдлээ. Тэгээд энэ айлын хөрхөн жинжам гэж нэг дууны ном гаргасан. За энд бол 100 гаруй дуунаас шигшээд шилээд нэг 36 дуу. Хайр сэтгэлийн 9 дуу.
төрж өссөн ховд нутгийнхаа тухай 9 дуу. Одоо миний ажиллаж амьдарч байгаа Дагшин сайхан нутаг Сэлэнгийнхаа тухай 9 дуу, Хөрний тухай 9 дуу гэдэг ингээд цөмөж яваад 36 дуугийн дууны ном хийсэн. Нөгөө олон маань Одоо маань Манайда бүгдийг оруулсан. тэ оруулсан. Тэгсэн харин тоолоод бүгдийн жагсаад үзсэн 120 дууны шүлэг бичсэн байна. Тийм 80-аад жүжигийн юмнууд гэдэг бас байна. Жүжиг нэлээд жүжиг үзсэн. Би шинэ Ануу хатан гэж жүжиг Ховд аймагт тоглуулсан байна. Иргэний ич гэдэг жүжиг биш Дархан хот тоглуулсан. 1986 онд хөжмөн зохиолчдын 5 дугаарыг хорлуулсан дууны уралдаан зарлаа. Дуулж жүжиг уралдаан зарласан. Тэрэнд хөжмөн зохиолч Боён Орш гэдэг манай Сэлэнг аймагт амьдарч байгаа. Тойл Хөшлийн гал гэдэг дуулж жүжиг тэр үсэн шүү. Боршин дэвнээс оны шилдэг юм уу шалгаж шүү дээ. Тийм шүү дээ. Явж энэ тийм бас гайгүй шуурам гэдэг. За нэг үзсэн байна. Сайн байна уу танд өглөөний мэнд хүргэе. За сайн байна уу? сайн байна уу? За өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд хүргэе. За. Яа өглөө ажилдаа явах гэж танаа нэвтрүүлэг хараад сууж байна. Аха. Энэ манай зөвхөн багш байна. Аха. За. Би Сэлэг аймгийн хүн. Оо за. Тэгээ шавь насаар наваг эднот гэдэг. Эрдэнэ. За Эрдэнэт баярлалаа нэг. За. Сайн байна уу та? Сайн байна. Өнөөдөр ингэж ажилдаа ирчээл энэ сайхан хүмүүстэй уулзаж ийм Тэгээ сайхан. таны уран бүтээлчийн сонс дийж явдаг. Танд нэг баяр хүргэх юм аа. Маргааштай тоглолтоо их юм байна шүү дээ. Тий. Тэгээ тоглолтод ч амжилт хүсье. Шавь насч үзнэ гэж хэлсэн юм аа. За баярлалаа нэг. За баярлалаа. За. Тэгэхээр маргааш бас болох тоглолтын талаар та үзэгчдэд ингээ мэдээлэл өгч. Харин тэгээд ямар сайхан ашаантай хэрвээ би маргааш бөхөөргөнд орой 7 цагаас уран бүтээх тайланд бол энэ сая дуунууд дээжсэн ингээд яг ингээд хийсэн юмнууд ингээд давдарсан тэгээд хадгалаад тийш хэрэггүй одоо гарах цаг юм болсон байна шүү дээ тийм ээ. Тэгээд үзүүлэхдээ шинэ ийм боломж бас байд юм байна бас мэдгүй үү. Тэгээд ингээд нэг тайланд тоглолтоо хиймээ нөхдүүд дэмжээд хийлээ туслаад энэ уран бүтээлийн түүд яасан сайхан дэмждэг. Одоо та нар ч гэсэн намайг дэмжиж бас ингэ сайхан байна тийм. Ингээд тоглолт мань одоо болохоор бэлэн болцсон. Одоо ингээд үзэгчтэй хүлээж байгаа. Одоо энд бол нөгөө сая басан маануудаас гадна тийм ээ. Бас ард түмэн нэгэн сонсдог гэдгээд дуулагдана. Тэгээд Морилин гэж зэрэг тэгээд манай энд бол манай уран бүтээлч нэг Ахмад үеийн ардын жүжигчин Зангад дугаа ямж явахын тэрэг дунд юмд дууч залуучууд нэгэн тийм том бүрэлдэхүүн тийм Филармоны симфони гэж морил тийм тоглолт юм аа. За байна уу? Тань шинэ өглөөний мэнд хүргэе. Байна. Байна уу? Байна таныг сонсож байна. Танд өглөөний мэнд хүргэе. Байна. Та холбогдсон байна. Баяр хүргэе. За баярлалаа минь. Та хавдын мэдсүмэн хэлэрэн дахад багшиж гоё дөө зохиогод бид нэр сурагч байсаа мэддэг байсан. За Та хавдын мэдсэдсэн тухайгаа нэг дуусах арга байна уу гэж тань хэлчихсэн. За баярлалаа танд. Ингээ хавдын мэдсүмч одоо жингад сургууль төгсөөд гэрүүлтэй очлоо ш та. Аха. Ингээ үйлдвэрээс гарсан 30 машин модог хагалаа зогсоод нэг баяраа гэдэг шиг тийм. Сургууль төгсөөл ингэж очиж хэдэн залуу багш нар очихгүй юу. Манай гэрүүл бид нар очиод жинхэнэ одоо миний ажил амьдралын гар хавдан гүмэцсэн эхэлсэн. Тэнд би айл орон болсон. Тэнд анхныхаа одоо уран бүтээлд яг одоо энэ дууг анх төрүүлсэн. Тэнд хөгжмөн зохиолч Хаймчгийн Баатар Жардхан мэддэг нэг мундаг хөгжмөн зохиолч байдаг штэ. Тэрний төрсөн дуу Мөнх насан гэж бас тийм дуу хөгжим агчаар очсон. Ингээд бид хоёр тэнд нээлээд байтэ залууч их мундаг ч онгорооч биш тийм ээ. Тунгал үеийн гэж одоо мундаг сайхан ард түмний мундаг сайхан дуу илүү энэс илүү дуу зохиож ойлаа яагаад мөнгөн давалгаа гэж дууны шиг Ховд аймгийн мөссөмд анх бичсэн. Одоо тэр дуу нь одоо энэ жил одоо энэ өдрийн дуулах гэж 40 жилийн дараа дуулагдах гэж байна. Тэгээд тэр мөнгөн давлаа дуу гэж хоёлаа одоо мундаг юм болж байсан. Анх дуу. Тэгэхэд тэр дуу Ховд аймгийн яг мөссөмийн одоо орон сайгаж Монж гэж чөөсөр машин зүйл анх дуулсан. За тэгээд тэр дууны эргээд олсон урсгал үеийн иршлэн хөлөрсөн мөнгөн давалгаа эргэстэнгэрийн дарнуудаар инхийн ядаг шинэ мөр юм байна гэдэг ийм дуу дуулагдаа тэгэл орхигдсон л доо. Тэгээд саяхан чи сая одоо тэр дуумад тэр мөнгөн багшийн шавийнх нь хөөхд гарам гомоч гэж нэг дуулт хөөхд аав нөгөө цай дуулуулна одоо симфонитой дуулах чинь сон дүүгтэй байж. За тэнд болохоор би мөс бол миний гигant бол миний анхны хүү тэнд мөс төрсөн. Тэнд анх одоо Google-тэй жүжиг хүчтэй тоглуулсан. Тийм ээ. Миний амьдрал
бүх юм одоо мөсөн бас тэр бооржин зангад боорж гэж одоо Чингис хааны мундаг баатар биш боорж. Тэр хөлийн боорчны нэртэй тонгол гол ястаа бас гоё тонгол болтой торгон ногоон зүйлхтэй тэн дээр сайхан гэрээ барьчаад сууж явах сайхан тэр хүүхдүүд манай тэрийн хүүхдүүд их мундагтай ном хүншдэг их мундаг хүүхдүүд ясаж жүжиг тоглодог. Одоо тэрнээс одоо энэ манай аймгийн засагдаар галсан дундаг гэж байна шүү дээ. Нөө жүжиг тоглож бас нэг олон хүүхдүүд одоо яруу найраг цэрэн даваа дараханд байна. Өчигдөр байна баасанд орж гатгод яг мөсөмд одоо ажиллаж амьдарч байгаа. Нодлон бид нар нутгаар очоод ирсэн. Хүүхдүүд төрсэн газар нутгууд одоо бид нар тэхгүй болохгүй тийм хүүхдүүд газар нутгийн төрсэн гэдэг. Тэгээ бид нар хавд аймгийн мөсөм ороод нэг сайхан амраад ирлээ. Тэгээд сайхан болоо. Очгод танд хүмүүс шавнар дүүрэн хөтөж авсан. Би бас энэ сайн ажиллаж байсан шүү бас тэр үеийн хүмүүс надад маань намайг мартаагүй шүү гэдэг. Тэгээд мэх баярлалаа минь их сайхан байна гэсэн тий. Баярлалаа. За байна уу? Байна. За сайн байна уу танд өглөөний минь төргий. За баярлалаа. Та гураас бас өглөөний минь төргий. За баярлалаа. Зөвхөн захаа хоёр дүүжин сэлэнгээс бямд орж бацчих хоёр таны уран бүтээлийн концертанд оролцохоор ирчээд телевизээр хараад сууж байна. За баярлалаа. Тэгээд тантай олон баяраа ихтэй хамгийн сайн сайхныг хүсэн өрөө маргааш арай ээжигээ дагуулаад бямд орж бацчих хоёр нь уран бүтээлийн үйлчлэгт оролцсноо. Тэгтээ тухтай сайхан уулзъя. За баярлалаа байна. За баярлалаа. Та бүхэнд бүгдээр нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Таны бүстэй сайхан дуу байдаг штэ. За үзэгч төмний мэн ч гэсэн сонсох дуртай. Уяхан замбуулангийн наран дор гэж энэ дуугаас хэвлэлтэнд өгöd байгаа гэсэн. Энэ талаараа бас тэгээ дуу бүтсэн түүх нь мэдээж бас их сонирн байлгүй. Тий. Уяхан замбуулангийн наран дор гэж бүх одоо бичсэн дуунуудаа эмхлүүлээд ерөнхийдөө тэгээд ирэлчихгүй юу? Аа. Би энэ уяхан замбуулан гэдэг би нэг хэдэн ном бичсэн бүтээлүүдээрээс тэгээд интернет орны дор гэж нэрсэн байхгүй. Яруу найргийнхаа ном гаргаад би Эрэмчин галзах оддын дор гэж. За. Яруу найргийн ном гаргасан юм. Тэгээ дараа нь би сая тууж өгөөлгүй би бүх төрлөөр одоо бич сав гэж байгаа юм л дээ. Тэгээ бас тийм болдгоо. Октор шар нарны дор гэж тууж өгөөлийнхаа ном гаргасан юм. Тэгээ манан түүхийн хүрдэнд орж одоо баахан биш бас кино зохиолж жүжиг бичсэн яасан тийм ээ. Тэрийг бас эмгтгээд манан түүхийн хүрдэнд орж нэлээд түүх болж өнө ануу хатанч гэж яах шиг тийм ээ. Түүх том болж тэрийг тэгээд нэг дүүр болгож гаргаж байгаа юм. Тэр эмгтээд байсан аа. Уяхан замбуулын наран дор гэж бүх дуунууд одоо сая 108 дуу эмгтгээд бүгдийг нь одоо уяхан замбуулын наран дор дээр Норванд дахын ямар сайхан ямар хадаад гэж. Тэгвэл би бас нэг юм дэрч явахдаа энэ наран дор нэг юм дуу хийсэн байсан. Тэр дууны бүгдийг нийлүүлээд хэвлэлтэнд орохыгаа тэгж нэрлээд тэгээд дуу болгосон байхгүй юу. Тэгээд нэг дуу хийчихэд одоо тэгээд уяхан наран дор гэдэг дуу хийж одоо хайдан хийгдэг өөрөө бичгсэн л байгаа. Тэгээд дуулгадаг очоод тэр надад хизээ бэлэн болох гэдэг. Одоо бэлэн одоо нэг дуу ч болж байгаа. Тэгээд ярьж байгаа тий. Нэг сайхан нартай өдөр гэдэг шиг тийм аа. Нэг гээ сайхан нартай өдөр тий дуу төрхөө. Тэгээд би яг тэгээд нэрлээд ингээд бичгсэн. Нэг дуу нэг доор 80 хөлмөч шүлгээ бичгээд одоо энэ дуу дуулагдана гэж хангаараад бичих нь байхгүй. Энд бас нэг юм номтойгоо ирсэн байгаа. Энэ дээжсээс бас танилцуулбал. Сэлэнгийн зохиолчдын уран бүтээлийн дээж гэдэг. Харин тий. Манай Сэлэнг аймгийн одоо энэ байгуулагч нь 80 жилийн ирчил болох юм. Тэгээ манай аймгийнхан ч одоо ойдод ороод ер нь аливаа одоо ард аймаг тэгдэг шүү тийм. Олон одоо бүтээлч ажил хийж ер нь ажил бол ундарч байгаа. Манай Сэлэнг аймгийн Эрдэнэтээр энэ олон ажлынхаа нэг хүрээнд нь бас оюуны юмсуудыг дэмждэг хүн л дээ. Тэгээ энэ Сэлэнгийн уран бүтээлч намын эмгтэл гаргаж надад даалгавар өгсөн. Одоо өөр өгсөн. Энэ 80 жилийн одоо барих одоо бас одоо олон хажуудын нэг бэлгэн л дээ. Тэгээ би энэ эмгэгт өөрөг аваад тэгээд энэ бас орчуулах зохиолч нэлээд нэр хүндтэй тэр Норын Пүрүүд ав гэж нэг залуу байд бит хоёр хоёулын энэ намыг сая эмгэгтж арсан. Манай Сэлэнг бол үнэхээр да уран зохиолтын үед үнэхээр аваа хүмүүс их олон төрсэн шүү дээ. Зэрэн жонг байна. Нэрлээд бол маш олон байдаг шүү. Тэр бүхнийхээр манай залуу шүүлийн хүмүүсүүд за мэдхгүй мөн чадахгүй магадгүй тийм учраас энэ гарч ард түмэнд хүргэе. Нэг ингэж гарахад үүтэй гэсэн санаагаар энэ ном одоо бид нэр хэвлэв. Ийм ном хийх бод бас даалгавар хийнэ гэдэг бол бас надад хаацж авшаа. Одоо надад төгсөө том шагнал тийм ээ. Надад хүндчихэж шээ зөвхөн жогшаадна гэж хэлгэж байна. Өөрхөнд өгсөнгөө тэгвэл би дотор гомдолоо намайг яахсан болдогж батгүй байсан гэсэн. Зөвхөн жогшаатаа энийг хийхдээ надад ямар сайхан сэтгэв тийм ээ. Одоо тэр Эрдэнэтээр баярлж ядгийг. Байна таныг сонсож байна өглөөний минь. Байна. Та холбогдсон байна. Өглөөний минь төргий танд. Харуу. За зарим үзэгч минь холбогдсноос мэдгүй байх шиг. Байна та холбогдсон байна. Эцэг ангаас явж байна. За.
Байна та шууд яар. Би хэвтээ хотелд мачиг хаа наад жинжимаа гэдэг дуугийг ямар хэн цахаасан бэ? За. Хөгжмийн. Тийм. За. Одоо хөгжмийн шүү. хөгжмийн одоо 1995 онд Говьт аймгийн чуулгад хөгжмийн багшаар ажиллаж байсан Б Хөрлбаатар гэдэг хөгжмийн зохиолч Навьяаслын сайхан залуу байдаг. Одоо Говьт аймгийн театрт ажиллаж байгаа. Хөрлбаатар гэдэг залуу их олон сайхан зохиосон ийм хөгжмийн зохиолч байдаг юм аа. Тэр энэ дууны маань шүлгэнд ая хийсэн юм лээ. Би тэр хөгт харин одоо өнөөдөр Хөрлбаатартаа маш их баярлалаа. Одоо ийм сайхан дуу хийж ингээд яасан баярлалаа шүү. Одоо Хөрлбаатар минь гэж бас хэлгээд байна. Дэвтэр шас олон сайхан дуу би бас. Тэгэхээр та Сэлэнг аймагт одоо хэмжлээ. За би Сэлэнгийн сүхтөрж идэв шинэ юм. Тэгэхээр 30 жил болж 30 жил. Манай аймгийн засаг дарга байсан юмсан бид нар үе бас багш тагш усуу тэгээд тоглоом шамлаа орно. Тэгээд Сэлэнгчин сүхтөрж явж байна. Сэлэнгчин 1000-д явж байна. Би чи 1000 хүн шүү дээ. Хотгоод 1000 гэдэг одоо би чи хотгоод 1000-аар бас бахархан шүү дээ. Чингүнжин одоо албат. Манай өвг бадан төрж юм байсан. Зогор бадан төрж. Их шатар тоглоод дөрөв харгын одоо усын хур 8 дугаар хуралд төлөөлөгч оруулж бас хүн л дээ. Манай хүмүүс хаяа баалгана халамцуу хүмүүхтэй өрөөсний үдэнж байгаа. Би бол Чингүнжин унган албат гөлгөн нохоо гэх нэг жоохон байх. Тэр нь одоо миний сэтгэлд их гоё үлдсэн. Тэгэл багаас одоо Чингүнжин гэж Агавбаатар хүн өсөө одоо байна. Тэр нэг бахарч байгаа юм шиг. Доо дэмэдэхгүй ямар хүн байсан юм бэ? Чингис хааны хэрдэг. Тийм өвгөн байсан. За сүүлийн ганц оролцогч аа. Нэвтрүүлгийн маань цагаас өндөрлж байна. Байна. Өглөөний мэнд. Өглөөний таагрууд өглөөний хүргэе. За баярлалаа. Сүхтэр тахта баяр хүргэе. За баярлалаа манай. Би бэлтгэсэн байна. Оо за. Нагалт яруу. Үнэндээ навчнаа тоглолтыг үүснэ. За баярлалаа манай. Энэ 25-ын нэвтрүүлгийн хамт их баярлалаа гэж. Уран бүтээлчтэй ингэж олон хүнээр уулзуулж уран бүтээлч хамгийн сайхан бас олон хүчүүдийн нэг нь шүү дээ. Тэгээд зөвхөн автоматик удаан гаргаж олон сайхан уран бүтээл хийгээрэй гэдэг үү. За баярлалаа. Новын сайтаа төгсгөл одоо Сулманд төлөвлөгч юм шүү. За баярлалаа танд. Аха. За та хоёрын кино сүүлийн үед маш их олон кинонод гарч ирж шүү дээ. Та ч гэсэн өөрөөс кино зохиол биччихсэн. Дахиж кино зохиол бичиж гин үү? Гэхдээ байна. Олон кино байна. Одоо ингээ кино шиг хийгээд авсан найруулагч нар ч байна. Цаг одоо ингээ мөнгө гэдэг юм дээр байна да. Тэрнээс биш одоо би Тэнгэрийн гисгэл гэж одоо нэг мундаг ч гэдэг. Уншсан барьсан хүмүүс л одоо найруулагч нар уншаал одоо мөнгөөр лагцрын уйсаасан бай зохиол. Я аваачаад хийхдээ нэг доосон дээр нь очоод ундаг байна. Зохиолууд бол би жүжигч би. Одоо харин манай нүдэн бол гэж жүжиг манай 100 хараа авдаг гэж бүгдээс мандал 100. Тинч одоо хүмүүнд гоё мөнгө хараа гэж болготой. Тэр өөр яс тэнд одоо тоглоно гэдэг харин нэг уран бүтээл мань чинээр зөрөх гэж байгаа даа. Тэд нарт бас баяр хүргэе гэж бодож байна. Нийлээ хэдэн кино зохиол биш үү? Би ч гэсэн тийм. За бидний нэвтрүүлгийн цаг өндөрлөх гэж байна. Байна уу? Сүүлийн оролцогчийг авъя 16-аар сууцыг хаалаа. Байна уу? Байна. Өглөөний мэнд. За та бүгд өглөөний мэнд байна. За. Баярлалаа. Өглөөний мэнд хүргье. За би Сэвэн доржийн байгальмаа гэдэг хөөхтэй наа. Манай хамаатан ба штэ. Төнгөлд соёлын бас соёл ургийн хөөхтэй. За тэгээд танд уран бүтээл амжилт хүсье төнгөлөөс ирж. За баярлалаа. Маш их баярлалаа. Ээжсэн сайн уу? За маргааш ээж таны уран бүтээлийн тоглолтод оролцсноо Улаанбаатартайгаа. Штэ. За баярлалаа. Би дуулж өчөж чадахгүй л яваа штэ. За тэгэхээр бид хүнтэй хамтаас үзэгч та бүхэн за зочны цагаар бас холбогдсон 16-аас холбогдсон хүмүүс та бүхэн бүгдээрэнд нь баярлалаа. За зочны цаг маань энэ хөрөд өндөрлөж байна. За та тэгээд тоглолтын талаар бас маргааш болох тоглолтын талаар яриад нэвтрүүлээ. Сүүлийн дормыг танд үлдээ. За баярлалаа. За тэгээд юу нэг одоо энэ сайхан нэвтрүүлэгт оролцож үзэгч, уншигч олон одоо ахтуу танил нөхдүүд шавнэр хоолоор хотгоодойгоо холбож ярилцсан та нарт баярлалаа. Энэ үеийнтэй ажилласан улам их амжилт хүсье та нарын ажил одоо үнэхээр сайн сайхан ажил юм байна.
Би ч бас танай нөхцөлийг хардаг шүү. Тэгээд өнөөдрийн зэнгэр дэлгэцээр надад уулзж байгаа надад бидэнтэй цаг байгаа хүмүүст одоо өнөөдөр хажрал сайн сайхны хүсэн өрөө. За тэгээд олон хүмүүс дэмжиж байна. Одоо өнөөдөр сүүлийн үед хүмүүс ярьдгаас энээр хүчгээл тийм энэ магадгүй үнэн байх шүү. Тэгээд энэ олон хүмүүс олон дэмжиж байна. Миний одоо урамтай сайхан болох болов гэж бодож байгаа. Сэтгэл зөвшөөрөл хийсэн чинь зүгээр хаа тийм. Тэгээд нэрж үзээрэй. За та нарын гомдохгүй сайхан болж нэг өдөр бид нар цаг байх юм тавшаа ганцхан удаа энэ өнөөдөр тавьж байгаа. Гэхдээ ганц өчигдөө дараа нь дахиад нууц энэ удаад гэж яах шиг тийм ээ. За энэ тавхан дааж байгаа сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань морилон ирсэнд маш их баярлаж байна. Маргааш болох тоглолтын танд бас амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр өглөө хөтөлбөрийн зочноор зохиолч Яруу найрагч хотоодын мянгатын Кетан авагт нямжавын сүгтөржөө оролцлоо. Тэгээд бид бүхэн маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байх. Та бүхэндээс таалагдсан баг. За маргааш болох за уран бүтээлийн цэнгүүн та бүхнийг урьж байна. Та бүхэн бүгдээрээ очиж бас зөвтөржван дуунуудыг гიშгэлэг тэр сайхан дуунуудыг сонсно. Тэр олон маануудыг бас сонсож бодож шүү дээ. Тэгээд та бүхэн бүгдээрээ маргааш болох тоглолтын дээр очиж үзээрэй. За тэгээ өглөө хөтөлбөртэй маань бас хамтран ажилладаг. Өнөөдөр санаас эрхлэн гаргадаг нэм гараг сэтгүүл байдаг. Энэ дотор бол таны маш их олон мэдээж уран бүтээлч хүн гэдэг бол маш их завгүй ажилладаг шүү дээ. Тэр болгон мэдээлүүдээ за тэгээ цаг агаарын мэдээлэл, зурхай, телевизийн хөтөлбөрүүд, эрүүл мэндийн зөвлөгөө гэдэг юу л вэ? Таны цаг заваа гаргаж заавал унших ёстой сэтгүүлийн нэг бол нэм гараг сэтгүүл яадаг. Тэгэхээр энэ сайхан сэтгүүлийн шинэхэн энэ 7 хоногийн шинэ дугаарын дээдсээс бас танд өргөн барьж байна. Баярлалаа. За тэгээ үзэгчтэй зочны цаг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хиско ормын дараа бүгдээрээ ТV News 25-аараа эргээд болцгаая.